Эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал бидэнд маш чухал байгаа. Өнөөдөр цалин мөнгө нь бага. За дээр нь та нар маань мэдлэг боловсролоо дээшлүүлээ. Магистр суралц гэдэг юм бол магистр чи хамгийн багадаа 300 мянган төгрөг. Нөгөө нэг 500-600 мянган төгрөгийн талыг нь магистрт өгчгээд юугаар амьдрах вүлээ те. Тийм учраас эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал төр засгийн 100% санхүүжилтээр явах ёстой гэсэн ийм байр суурьтай байна. За энэ зөвхөн энэ байр суурьтай байгаа зогсгүй 2018 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг суулгаж чадсан. Үүний үр дүнд он гарсаар 81 эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургаж энэ үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Ингэсний үр дүнд Монгол улстай амжилтгүй байгаа 39 төрлийн өвчин маань 32 болж буурсан. 7 өвчнийг Монголд амжилтдаг боллоо. Хамгийн сүүлийн жишээ. Хавдар судлалын үндэсний төвийн 16 эмч сувилагч багаараа бүгд найрамдах Солонгос улсын Самсунгийн эмнэлэгт сургалтанд хамрагдаад хавдар судлалын үндэсний төв маань анх удаа элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах биш сасл хийсэн. Удахгүй хоёр дахь хийх гэж байна. Гэхдээ хавдар судлалын үндэсний төвийн үед анхны элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа болохоос биш өнөөдрийн байдлаар бол бид 44 элэг шилжүүлэн суулгачаад байж байгаа. Сургалт бол ийм чухал байгаа. За дээр нь би сургалтын холбоотой бас нэг зүйлийг хэлье. Ерөнхийдөө бас өнгөрсөн хугацаанд ажиглаад байхад эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг гадаадд явуулах нь бол ихэнхдээ нэг тийм шагналын шугамар гэдэг юм уу, нэг гишүүний хүсэлтэй гэдэг юм уу. Энэ талынх нь хандлага жоохон давмгайлж ирсэн. Одоо бол тухайлбал Улс аймгийн нэгдсэн эмнэлэг дөнгөсөө танилцлаа. Компьютер томографийн шинжилгээг өөрсдөө бий дагаад хийж байна. Энийг бол 3 дахь шатны эмнэлэгт хийдэг шүү дээ. Тэгтэл өнөөдөр 2 дахь шатлын бөгөөд нэгдсэн эмнэлэг маань өөрснөө 3 дахь шатлын түвшинд ажиллаад эхэлж байна. Цаашдаа аль чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ийм хүсэлтэй байна. Хичнээн хүнийг багаараа сургах, аль чиглэлээр сурах хүсэлтэй байгаагаа эрүүл мэндийн яамда та бүхэн тавиа. Зарлыг нь 100% дагаад Японд, Солонгост, Америкт, Хятад, Энэтхэг, Орос энэ чиглэлээр бид санхүүжилтийн 100% дагаад явуулнаа. Нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлд онцгойлон гаргах. Өнөөдөр манай улсын нас баралтын шалтгааны 70% нь халдвар бус өвчний үүдэлтэй байна. Энэ нь архит амхны зохисгүй хэрэглээ, буруу хоол, хөдөлгөөний дутагдал. Тийм учраас бид энэ нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлд онцгойлон анхаарах ёстой. Энийг бол хэвлэлээ эрсдэлтэйгээ за нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлийн хүмүүстэйгээ хамтарч ажиллаж үр дүнд хүргэнэ гэж үзэж байгаа. Бид нар Сингапурын Temasek төслийн хүрээнд 120 хүнээс сургасан манай улс аймгаас ч гэсэн эрүүл мэндийн төлөөлөл 2 хүн хамрагдсан байгаа ажилтнуудаараа 2 хүн хамрагдсан байгаа. За цааш ч гэсэн бид нар олон сургалтанд аль болох олон хүнийг болж өгөл багаар нь хамруулах ийм үйл ажиллагаа явуулна гэдгийг та бүхэндээ хэлье. Өнгөрсөн хугацаанд урьдчилан сэргийлэх гүйцэтгүүд явж байсан. Үнийг бид мэдэж байгаа. Гэхдээ урьдчилан сэргийлэх гүйцэтгийг бол бид нар уламжлал аргаар явуулж байгаа. Нэг чих хамар хоолой, нэг эрентгэн зураг харах, нэг ийм маягаар явж исэн бол одоо бид нар багцаа шинжилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн амын дунд зонхилж байгаа хор тавдрыг илрүүлэх ийм чиглэл бид нар багцаа шинжилэн бүрдүүлж байна. Өнөөдөр бид нар элэгний хор тавдар 39%-тай, ходоодны хор тавдар 15.7%-тай хүн амын дунд. Ингээд умаа хүзүү, улаан хоолой, уушиг гэд олон төрлийн хор тавдар байна. Тийм учраас бид нар энэ хор тавдраас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлчлэгт оруулах шаардлагатай байгаа учраас 2018 онд 3.2 сая хүнээ үн төлбөрөөр урьдчилан сэргийлэх үйлчлэгт хамруулна. За үүн багц нь бол нэлээд шинжлэгдсэн маягаар хамгийн гол нь үр дүнтэй байхаар зохион байгуулж байгаа. Шүд бол таны нүдэн дээр ил байгаа эрхтэн. Та шүдээ өөрөө зөв угаах ёстой, өөрөө өвчлүүлэхгүй авч явах ёстой. Хэрвээ шүд өвчлсөн бол хариуцлага та өөрөө хүлээ, санхүүжилтээ өөрөө гарга гэдэг. Ийм дэлхийн нийтэд хандлага байдаг. Манай Монголын нөхцөлд бол өөр байна. Улсын хэмжээнд судалгаа явуулахад аймаг дүүргээс хамаарат бид нар чинь нэг сая хүүхэдтэй шүү дээ. Энэ сая хүүхдүүдийн маань 84-өөс 96% нь шүд цорох өвчтэй байна. Шүд цорох өвчин бол 200-аад өвчний суурь болдог. Та бүхэн маань надаар хэлдэггүй мэргэжлийн хүмүүс мэдж байгаа. Хэрвээ бид нар энэ шүдний өвчлийг хайхвахгүй өнгөрөх юм бол тодорхой хугацааны дараа бүхэл бүтэн нэг үе 1 сая хүн маань олон өвчний суурь эмгэхдээ ийм үе үүсгэх нэ. Энэ нь өөрөө эргээд эрүүл мэндийн салбарт маш том ачаал болно. Тийм учраас бид ирээдүйн энэ өвчлийн эрсдэлээс хамгаалах ёстой. Эсэг ихийнхэн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үр хөвгөлтөнд зориулъя.
шүдийг нь эмчлэе, эрүүлжүүлээ, урьдчилан сэргийлэх, үзлэг явуулъя, мөн урьдчилан сэргийлэх мэдэг боловсрол олгоё гэж байна. Шүдний үйлчлэгийг та бүхэн маань мэдж байгаа. Үндсэн хоёр шалтгаантай. Нэг нь орчин үеийн хүүхдүүд чихэр маш их идэж байна. Чихэр идсэн бол шүдэ аваадаг, ам аваадаг байх шаардлагатай. За шүдэ авааж нь эсвэл угаахгүй байна. Эсвэл дутуу угааж байна. Ингээд шүдний өнгөрөөс үүдэлтэй шүдний цоорл. Шүдний өнгөрчөө өөрөө үндсэндээ хоримтлагдаад ирэхээр бактери. Инхээр бид нар нэг талаас хүүхдүүдэд шүдээ зүү угаан сургах. Энэ шүдний өвчлөөс урьдчилан сэргийлэх, нөгөө талаас өвчтэй байгаа хүүхдүүдэд эмчлэх. За Ус аймаг маань 82,000 гаруй хүн амтай аймгийн 2 дугаар шатлалын тусламж зөвлөж байгаа нэгдсэн эмнэлэг маань 18 тасаг нэгжээс бүрдсэн нийтдээ 336 ажилтан ажиллагчтайгаар эмнэлгийн үйл ажиллагаа эрүүл мэндийн тусламж зөвлөж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг бусад аймагуудаас онцлог гэх юм бол манайх 16 төслөгтэй компьютер томографийн аппарат бол иж бүрэн хүчин чадлаараа ашиглагдж байгаа. Өнгөрсөн оны 10 сараас эхлээд тодосгогч бодистой шинжилгээ хийдэг болсноор сүүлийн үед энэ тархины болоод бусад зөөлөдийн хавдруудыг орон нутгатаа уншилж одоо эмчилгээний асуудлыг дараагийн шаталд явуул шийдвэрлэх юм боломжтой болсноор бас давуу талтай байгаа. За өнгөрсөн 2017 он Ус аймгийн нэгдсэн эмнэлгийн тухайд бол үйлчлэгээ иргэдэд хүргэх, чирэгдлийг бууруулах, чанартай үйлчлэг хүргэх зорилгоор нэлээд үр дүн гарсан жил болсон. Тухайлбал 16 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 17 онд амбулаторийн үзлэг маань 23,700 тохиолдлоор нэмэгдсэн. Лабораторийн шинжилгээ 25,000-аар нэмэгдсэн. За эмнэлэгт хэвтүүлэн эмчилүүлсэн хүний тоо 917 хүнээр нэмэгдсэн. Гаднаас эм тариа хайлгадаг лабораторийн шинжилгээ янз бүрийн юмны очир дугаар тэр бол байхгүй болсон. Одоо амбулаторийн үзлэг дээр цаг тоглох үйлчлэг нэвтрүүлсэн их мэтлэнгээр тоочд байвал олон ажлыг хийж амжуулсан байгаа. Тэгээд энэ үзүүлэлтээр аймгийн нэгдсэн эмнэлэг маань 2017 оныхаа ажлаар аймгийн тэргүүний үйлчлэгээний байгууллагаар шалгарсан. За мөн Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд, саран гэрэл сайд манай аймагт нэгдсэн эмнэлэгт ирж ажилласнараа тулгамдчсан асуудлуудыг бас тодорхой хэмжээнд шийдвэрлэхээр боллоо. Ялангуяа тэргүүн ээлжинд нэн шаардлагатай байгаа хүүхдийн эмнэлгийн барилгын асуудал, 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын асуудлыг ирэх 2019 онд барьж ашиглалтанд оруулахаар ингэж шийдвэрлэлээ. Яг өнөөдрийн байдлаар манай хүүхдийн тасаг маань 44 ортой боловч халдвартын тасаг, арьс арчлалын тасаг, өдрийн эмчилгээний тасаг гээд бүх тасгуудыг хүүхдийн одоо өвчл линктэй байгаа учраас хүүхдийн тасаг болгоод одоо нийтдээ 84 хүүхд өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт эмчилүүлж байна. Ийм тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өглөө. Мөн Ус аймгийн хэмжээнд одоо эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашины нэн шаардлагатай түргэн тусламжийн автомашины парк шинжилтийн асуудлыг энэ удаа багтааж бүрэн шийдвэрлэхээр ингэж боллоо. За өмнө одоо гадаад дотоодын сургалтуудад багаар нь юу бол сургах асуудлаар бол нэг багийг тодорхой чиглэлээр сургаж чадварчуулах юм асуудлыг бас шийдэх амллаа. За мөн энэс гадна одоо тулгамдж байгаа нэгдсэн эмнэлэгт тулгамдж байгаа асуудлууд гэх юм бол ялангуяа үндсэн барилга маань 1978 онд ашиглалтанд орсон. Одоогийн байдлаар бол сантехникийн халаалт, цэвэр охир усны шугамын сантехникийн засварыг одоо хийж бүрэн шинжлэх хийх юм шаардлагатай болсон байгаа. Энэ асуудлыг ч гэсэн эх оны төсөвтөөс харж үзэж шийдвэрлэхээр ингэж боллоо. Ус аймгийн нэгдсэн эмнэлэг нь одоогийн байдлаар 336 эмч ажиллагчдад ажиллаж байгаа. За нийт ажиллаж байгаа эмч ажиллагчдын 20 гаруй хувь нь мэрэгжлийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй ажиллаж байгаа аймгийн нэгдсэн эмнэлгийн стандартыг хангаж ажиллаж байгаамаа. За Тус аймаг бол төвөөс 1380 гаруй мм алслагдсан. Зундаа нэмэх 50 градус халуун, уйлдээ хасах 50 градус хүртэн байдаг. За энэ онцлогтой холбоотойгоо удирдлагын чанартай өвчлөл манад өндөр байдаг. За өнөөдрийн байдлаар 3 сарын 23-ны байдлаар бол Тус эмнэлгийн амбулатороор 29,824 хүн одоо үйлчилгээ авч амбулаторын эмчнэрийн үзлийг хийлгэсэн. Тоо баримтайгаа бол 2611 хүн бол хэвтэн эмчлэгдсэн байна. За өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг аваад үзэхэд одоо өвчлөлийн хамгийн одоо нэгдүгээрт нь амьсгалын замын өвчл орж байгаа. Хоёрдугаарт бөөр шээсний замын өвчлөл, гуравдугаарт хоол уйлсруулах замын өвчлөл, цус бүтээх, усал гэмтлийн өвчлөл тэргүүлэх шалтгаан эзэлж байгаа боловч манад харьцангуй одоо хавдрын өвчлөл өндөр, ялангуяа ходоод удаан хоолой эдгний хавдар одоо нэгэн өндөр одоо байр эзэлж байгаамаа.
За манай аймаг хүүхдийн эндэгдэл бол сүүлийн 2-3 жил бол усын дундчаас дээгүүр байгаа. За тэгээ ингээд энэ дээр ингээд судалгаа хийгээд үзсэн. Мөн одоо янз бүрийн хилцүүл ярилцлагууд бол цаг үедээ бол байнга явагддаг. Тэгээ эндээс юу гэж харагдаж байна? Дүгнэлт гардаг вэ гэвэл ерөөсөн манай аймгийн одоо эмнэлэгт ирсэн, сумын эмнэлэгт ирсэн, аймгийн эмнэлэгт ирсэн хүүхдийн эндэгдэл бол маш ховор. Ялангуяа сүүлийн 16 он 17 онд бол хүүхдийн эндэгдлийн зөнхлөх хувийг бол гэрийн эндэгдэл эзэлдэг. За одоо ингээд 18 оны одоо эхний одоо өнөөдрийг хүртэл бол одоо жишээл тасагт бол нийт 700 гаруй хүүхд эмчлэгдэж байна. Тэгээ эндээс бол нэг ч эндэгдэл гаргаагүй байгаа. Гэтэл суманд бол одоо багт гэртээ бас одоо гарсан 11 эндэгдлийн зөнхлөх хувь явж байгаа. Ерөөсөө энэ удирдлагын чанартай том уу? Удирдлагын чанартай том аяндаа эхэлсэн. Тэгээд одоо яг энэ өвчлөл бол саяхан 3 сар гараад бол эрс нэмэгдсэн. Одоо бол ер нь өдөрт бол амбулаториолоор хамгийн багадаа гихэлт нэг 50 хүүхд үзсэн. Дээр ихсэн үедээ бол 70 хүрэж 67 65 та үзэж байна. Хэвтэлт бол их байгаа. Хүүхдийн тасаг бол одоо бол өнөглөөний байдлаар бол сая 84 хүүхэдтэй байна гэсэн. Ерөнхийдөө бол манайх бол хүүхдийн тасаг, арсныхаа тасаг, цаашлаад халдвартын тасгаар дэлгээд ерөөсөө бүх хүүхдийн ханиа том хатгалгаатай. Ер нь тэгээд хатгалгаагаар хүндэрсэн хүүхдүүдэд бид нэр хэвтүүлж байгаа. Ер нь бол өвчл бол их байгаа. Одоо бол 3 сар гараад бол бүр эрс нэмэгдсэн. Ялангуяа энэ нь болохоор ерөөсөө 0-5 насны хүүхдүүдийн дунд өвчл илүү их байна. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд бол өвчл их байгаа. Тийм манайх одоо яг сая нь болохоор 11 сард бол нэлээд ханиа том ихсээд 2 сарын сүүлээр нэг жоохон багс хандлагатай тасгийн хэвтэлт маань нэг 45 руу орж ирсэн. Эргээл дахиад 3 сар гараад дахиад ханиа том ихсэн явчлаа. Тэгээд одоо энэ одоо чухам ямар вирусын дэгдэлт явж байгаа биднэрт бол энд орон нутагт бол вирусын шинжилгээ байхгүй учраас ямар ч хэсэг ханиа томооны дэгдэлт ихсэл тэгэл ер нь энэ ханиадны онцлог бол айгүй хурдан өшгөний хатгалгаагаар бол хүндэрчж байгаа. Ер нь бол ханиадтай гэж ирээл үзүүлээд 2 хоногийн дараа давтан үзэхэд бол ихэнх хүүхдүүд дандаа өшгөний өрөвслөөр хүндэрчсэн байгаа. Тэгээд тийм нөхцөлд бид нар яг эмчлэх гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юм болохоор гэрийн нөхцлөөр эмчлэл тэгээд алдчихгүй хүндэрсэн хүүхдүүдэд бид нар бол тасагт бол хэвтүүлж байгаа. Ер нь бол өдрийн амбулаторийн үзлийг ийм өндөр оройч ч гэсэн адилхан. Бид нар бол хүүхдийн тасаг жижиг хийгээ явж байгаа 103 90-аар ирж байгаа хүүхд бол ер нь бол амралтын өдөр хамгийн дээдл нь 95 хүрсэн төрөөсийн бүтээсээ өдөр ажлын өдрийн үед болохоор ер нь бол 30-аас 35-ийн хооронд бол тогтмол үзэж байгаа хүүхдүүд. Манай эмнэлгийн үйлчлэгээ бол одоо хайрцангуй 2-3 жилийн өмнөг утга чинь ер нь янз бүрийн шинжилгээнүүд томограф гэдэг ер нь гайгүй штэ ер нь. Нэг л онцлог нь харин хэвтгөө очир ерөөсөө дийлэгддэг л нэг юм байдаг. Урд ирнэ хөрөлцөө байрны бактери муутай мó. Тэрнээс биш эмнэлгийн үйлчлэгээ бол үр жилүүдийг утгад бид нар ч одоо томографтай харуулчих чинь, тархины бичлэгээ хийлгэж чинь, зүрхний бичлэг яг хугаан харуулчих чинь. Шинжилгээ бол одоо бас нэг амар их очиртай байдаг байсан. Одоо хайрцангуй гайгүй болцсон. Тэгэл яг үзүүлэл хамрагдах цагтаа бол хамрагдал. Тэгэл хэвтэж байх шаардлагатай хүмүүс бол харин жаахан хүлээ алтчлаа. Бус талаар бол гайгүй. Үйлчлэгээ юм тариадын хувьд бол маш сайн. Жон энэ урд эрдэн дээр хүүхдээ авч хэвтэх бол хэцүү жижигэн. Тэр урд эр заримдаа хөрсөлцөхгүй. Тэр юм тарианы хувьд бол маш сайн байдаг. Үгүй. Бид гуруулаас гатнаас юм тариа авдаг. Ана дотроос авдаг. Нодны л урцны л нэг ийм тариад тасарч байсан. Энэ жил маш их сайн байна. Эмчнэр бол маш сайн харцтай. Эмч сүйдэгч нар бүгд сайн. Одоо бид гурав 2-3 жил эмнэлгээр ирэх чинь бид гурав бол маш сайн хүлээж авдаг шин.
Нөхөн байдаг шүү дээ. болох юм байна. Тий, орой л гэхээс биш. Орой хааж болохгүй мүү? 엄지 입가에서 제가 오상의 일분대상 없을 5천대자 있으면 이 머리는 나서고요. 누르고 예인장이 자연스러운 엄준비 어워야 되는 거는 그냥 나 주. 사회상 분들이요.